эсхий дүүрхтэн үзүүлж байна. За сүрэг тарган сайхан үлжиж байна. Сайхан сүрэг молдрган сайхан үлжиж Сайхан байна. үлжиж байна. Суман дээрээ нэг 3 хоног ажиллаж удаа. Тагуудаараа тоороод. За аймгийн алдарт туяаж болов. Өө тий. За баяр үргийнх нь. За баярлаа. Монгол адуу гэдэг эзэндээ сайхан алдар нэрийг хайрладаг. Тийм ээ. Энэ ч малын боё. За сүрэг тарган сайн үлжиж байна. Сайн яваад байна уу? Сайхан сүрэг тарган сайхан үлжиж байна уу та? Оо тавлаг сайн явж байна. Сэлэнгэ аймгийн 5 сумаар нэг хэд хүүтнэр л явлаа. Цас зуудтай. Жиг оргил хүүтнэр явсан уу? Тэгсэн. Нөгөө нэг 9 сард 10 сард нэг эртэг цас болсон. Анхны. За тэр цас л одоо нилээ эрт ороод хайлаад мөсөн хөлдөөд мөсөн зууд болсон л. Мал нөө чавчиж итгэж явах юм. Чи анх эхэлж орсон чи 8-аар юм тэр зургатаа гад. Тэгсэн Хөвсгөл аймгийн аллаг эрд нь ханхруу гэж нилээсээ орсон. 40 мөчүүд байгаа хөө тэр хүчтэй байна. Одоо чинь баг морины дайны бүр ийм ороод одоо саяхан нэг өстө нэг 40 60 дугаар буусан байна. Уул нэг даваад гарчвал хавар их буян болсон. Тэг ард нь орцсон байхад хавар бол ногоо эрт ургана. Тэгээд авчих хавар юм гарч гинөө сайн гинөө. За сүрэг тарган сайхан үлдэж гин үү та? Сайхан үлдэж гинөө, сүрэг тарган сайхан үлдэж гинөө. Сайхан үлдэж гин. Сайн явж ирлээ. Сайн явж гинөө. Тэгээд их лимиг сурж явандаа тийм 80 гаруй сумдуудаар явсан байна. 4 жил гарan явж тасралтгүй. За одоо сүрэг тарган сайхан үлдэж гинөө. Сайхан сүрэг тарган сайхан үлдэж гинэ. Манай та уяачд бүгдээ хэлсэн байна шүү дээ тийм ээ. Халуунаас алгаа ажилтай. За тарган сайхан үлдэж гинөө. Сайхан сүрэг тарган сайхан үлдэж гинэ та. Сүрэг тарган сайхан үлдэж гинөө. Сайхан сүрэг тарган сайхан үлдэж гинэ та. За альчээстэй янз янзын тамхи татцараад найтах юм дээ. Олон төрлийн тамхи. Олон өдөө хөөргөлөө тэгэж та. За сүрэг тарган сайхан үлдэж гинэ та. Сүрэг тарган сайхан үлдэж сайн явж гинөө. Оо сайхан тавлаг сайхан. Сайхан. Сонин одоо ихтэй сайхан олон явсан газрын сонин хуваалцах гэж одоо ирлээ да тийм. Одоо хуучландаа хэдүүлээ. Сүрэг молдрган сайхан үлдэж гинөө. Сайхан үлдэж гинэ та. Монгол орноо тойроо 4 жил тойрсон байна. Их хэмиг бас сурж явна. Их газар суудаг. Монголын өвс өстэй ариу юм да тийм. Ариу шүү. За сүрэг тарган сайхан үлдэж гинэ үү? Сайхан үлдэж гинэ. Энэ замдаа жийлгүй сайн явж гинөө. Оо тавлаг сайхан. Төмний буян. Ард төмний буян тэгээ сайхан. Сүрэг тарган сайхан үлдэж гинөө. Сайхан сүрэг тарган сайхан үлдэж гинэ. Сайн яваад байна. Оо тавлаг сайхан. Ажил дүүр сайхан. За сайхан уяачтай холбоогоо таах танилцуулах шахаад. Одоо гал гэж явж байна уу те? Тэр зүгээр холбоо л сумын холбоо л гэж байна. За хичнээн уяачтай хичнээн гэж юм. Одоо манайхнаас нэг бүртгэлтэй нэг 84 яач байтгий. Манай сумын яг дастай. Тэрнээс хотсоорон газар бас ганц нэг юм байна. Манай сумынхаа төв дээр бол нэг 57-8 яач байтгий билээ. Сүүлийн явахаар. Одоо 2025 оны явахаар л нэг тоолгоор нэг тийм байна. Залуучууд маань хэрэг залуу яачт хэрэг яаж байна. Залуу яачт бол ер нь их дийлэнх залуу яачт. Өөр зөв. Монгол адуу гэдэг бол их сайхан тий. Монгол адуу ер нь эзнээ таньдаг. Эзнээ ер нь хайж явдаг гэдэг энд бол бас хөгшүүд бас их сайхан ярих юм Монгол адууны тухай. Гэтэл энд Монгол адуу гэдэг бол дэлхийд одоо өөрийн гэсэн бүр өв соёлтой бусад малаас одоо болон бас ялгарч байдаг өв соёлоор тий. Нарийн одоо тийм жаягтай бүр эртний одоо бараг эзэн богд Чингис хаан үед одоо Монгол адууны толгоороо цогсон одоо цаазын ялаа авах жишээ. Одоо аргагүй л одоо тийш хүндлэхээс одоо аргагүй одоо хөгжиж их орж чаддаг гэж ярьдаг тийм. Энэ Монгол адуучууд энэ одоо Монгол улсыг одоо бий болгоход одоо хүчсэн зүтгэж явсан. Энэ Монгол адууны бэрт хинхээгээр энэ дэлхийн одоо тэр өнцөг болгонд энэ туурайгаар хамгалж
тэр одоо ялалтуудыг одоо авчирж байсан. Хаа байсан одоо тэгэл барууны Европ, Азад одоо Монгол адууны мөр хүрээгүй газар баг. Ийм сайхан одоо нөгөөтэй бахархмаар одоо хүний дээдэлж хүндэлж явдаг. Би ч одоо баг багтал урдмаар унажлөстэй өссөн. Тэгэл одоо манайхаа ч бас мөр үйдэг л байлаа. Хадаа багтан дээгүүр одоо гიშгэхгүй гэдэг. Энэ өнөөгийн цаг үед одоо жоох ингээд нэг юм жоох алдагдчих шиг байна. Нөгөө тал дээр бол одоо бас энэ Монгол адууны ген гэдэг юм дээр бас та бүгдтэй бас яг бас нэг хуучил бас ярих бас бодож байна. Монгол адууны жоох ирлий зуулах тал дээр бас жоох яваад байна. Миний одоо ингээд нэг наадамд ингээд очиод олж харахнаа бас ингээд нэг юм нэг сэнж одоо жоох ингээд нэг юм нэг сэнж одоо жижиг баг шүү дээ тий. Тийм маш. Бараг жигчийн урууны нэг тал эртээ. Энийг өндөр олцохоор Монгол адуу хасагтаад байна. Энээс өндөр яагаад Монгол адуу ер нь байж болдгоо. Байдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ Монгол адууны энэ генийг одоо яас ингэ метр бариад одоо хэмждэг одоо ямар хүний зохиолоор ямар хүн одоо адуу мэдхгүй хүний л одоо аргаа барсан л метр барьж гүйдэг болов гэж боддог. Энэ адууг мэддэг хүмүүс бол одоо та бүгд маань ингээд одоо бараг сууж байгаа шүү. Монгол адуу харахад одоо ерөнхийдөө ингээд нөгөө андшгүй байдаг тий ирлээ задуунаас. Тэгэхээр энэ Монгол адууныхаа бас нэг энэ талаас нэг өөрсдийнхээ бас нэг үзэл бодлуудаас сайхан та бүгд маань хуваалцааш. Энэ Монгол адуу одоо ингэ наадамд орохоор ингээд жоох ингээд нөгөө ирлийз болоод жоох өндөр боллоо гэхээр хасагч тэр нь үнэхээр одоо яг ирлийзэн тийм байдаг юм. Үнэхээр одоо тийм өндөр Монгол адуу ер нь байх одоо магтал одоо байхгүй юм аа. Ер нь бол энэ Монгол адууны генийг одоо цаашдаа наадамд орохдоо энэ шүлсээр цусаар нь одоо ингээд одоо тогтоогоо цааш нь болдгүй болов гэдэг үүднээс бас нэг юм байна. За би Захлаа аймгийн цагаан чөлөөт сумын дэлгэр багийн малчин аймгийн аврал малчин дэшүүлийн бямж өгдөг юм байна. Би анх одоо морьтой гараагаа эхэлсэн нь бол 1984 онд сургуулийн 30 жилээр анх одоо дааг тавьж айргийн тавд тэгвчээсэн. Тэгээд сэргээс ирээд 87 88 онд хязаарлан үрээ гурвалж ийсэн. 89 онд соёрлон үрээ төрүүлж ийсэн. Соёрлон насанд. Тэгээд наадамд хязаарлан соёрлон айргийн тав би тэгээд баг жижиг наадмуудад 3-4 айрг би. Тиймэрхүү л Угшил хаанаас гаралтай бол. Угшил бол яг манай өөрийн унгаа. Тийм захны дууч ундгаа гэж хүн байсан. Тэрний угшлээ шудан буурал цоохор алгуудын удамтай айл байсан. За тэгээд адууны угшлийн хувьд бол одоо дээр үт чинь тийм ирлийз гэж хэр адуу сайхан адуу байсан шүү дээ. Одоо нэмчгийн хураалцаа адуу гэдэг одоо үед бол ирлийз гэлгсэн да тийм ээ тавха. Тэр бол сайхан мөр байсан шүү дээ. Одооны энэ ирлийзүүдийн зиндаад очихгоо сайхан мөр байсан. Ер нь том адуу биш дээ. Би. Тэр одоо хүншгэл тэр мориноос тэр гений шинжилгээ аваад тэр ирлийз юуг нь тодорхойл яадаг бол бас энэ. Гэхдээ ингээд нэг санж өндөр болонгууд ирлийзгээс хасагдахаар харахаар яалчгүй Монгол адуу замд хасагдаад байгаа юм шиг гас нэг анзаарагдаад байдаг шүү дээ. Ер нь тийм нэг өндөр санж өндөр Монгол адуу байж болно үү? Болдгүй. Тэр бадга нэг соёр байлгүй. Тэр яаж одоо бол ирлийзэлж гисэх баг. Хараад нүдэн хэмжээгээр хараад ялтан аль ч үеэс ялтан зүгээр Монгол адуу ирлийз адуу хоёрыг энэ цусарцсан байна гэдэг хингуач харсан хингуач ялтан илт байдаг. илт ер нь 80 доод одоо таныг мөр үйж явах ч одоо баг одооных ингэж ачиж явдаг байсан баг тий хөлөөр нэг хөтлөөл явж шүү дээ. Одоо энэ наадмын талбар хүртэл эндээс 40 гаруй бие үлсэйдэх шүү. Ааха. Хөтлөөгөр бол хөтлөөл ойж тавьчихвал өөрөө хөтлөөл бичсэн шүү. Замдаа сойлгоё гэх. Замдаа кинотад адилхан тижэл тариа байхгүй шүү дээ. Тэр үед энэ одоо л яг ингээд нэг хурдны угшил одоо ингээд яг сайн угшилтай бол аймаг одоо юм уу одоо Сүхбаатар маатар гэдэг одоо энэ аймагудаас ер нь хурдны угшил ер нь оруулж ирж байгаа тийм цус хилж. Тухайн үед одоо яг унган адуугаал ер нь жоохон хурдан босгоод байдаг. Ер нь өөр аймагаас тэгэж одоо нэг угшил энэ төр авчирдаг нь жоохон бага байсан болов. Байсан юм. Дээр үч байсан гэсэн. Бас энэ алдар хамаа чи дээр үт энийг юу нас жил адуу авчихсан гэсэн. Тэр морин дооруулгаад дуугаа одоо энэ алдар байсан. Морин дооруулах чинь дээр үе Оросоос авчихсан жинхэнэ ихний зүтгэл байсан. Тэр дэвтэр одоо алдар чи хурд дооруулын завханда нэлээд дэвгүүр таа.
Танаа одоо аймагч одоо яг энэ хурдны хөгжлөөр бол аль сум бэ? Дөрвөлжин сум тийм ээ. Хамгийн борлогод одоо тэгээ нөгөө яг уяас сойлгоно өвсний гарц багсаад ирэх нөө бэлч урдын ардтал нөө бэлчээрээр хэцүү болоод аргагүй их нь бас нэмэлт Тийм. тэжээлний юунд орж. Бэлчээр нь уяад нэмэр байхгүй шүү дээ. Ямар нэмэр байхгүй. Тэр дижээл юм ин гэргэлжээж үе нөхөөс тэр ажлын гарч болсон. Одоо бол тэр бэлчээр юу. Байгаль цаг үе өөр. Тийм байгаль цаг үе өөр. Тэр үедээ адилхан өвсөн анзаарал доороос нь нөгөө цохгүй шүү дээ. Байгaalыгаа малталж гал тэгээд нөгөө нэг цохуугаад тэгээд буцаал гатчихад шүү дээ. Одоо хэдэн нас үйж байна? Одоо 20 туяагүй би бол. Эрэгчл одоо уйх уу? Одоо нэг шүтлүүрэл дордоод байгаа тэгэл. Эрэгчл үзэндээ. Шүтлүүрээр өгшлэн хаан. Өгшлэн алдар хамтлах. Манай яг тэр өвгний адууны жинхэнэ өгшлэн шүлүүстэй зэрлэг бороо удам гэж ирлээс талайлаад өгсөн. Хулангийн ирлээс өгшил байсан гэсэн. Тэр одоо сүүлгүй борлууд манай дээр бий. Тэгж ярьдаг юм билээ манай нах зөв. Шүлүүстэй зэрлэг бор гэж ил байсан гэсэн шүү дээ. Шүлүүстэй тэр чинь зод болоод явж атуу сууж ирсэн юм баггүй манай зэрэгцээс. Дондгой зааг нутгаар дорд гэж байгаа. Тэгээд нэг тийм хэдэн атуу тоож ирсэн. Уг нь 600 гаруй атуу тогтсон гэж дуулдаг юм блэ. Тэгээд би тэр үе ч одоо хүүхэд байсан. Стад морны хүүхэд байсан. Тэгэхэд амтны ирээд яхан манай сумд хөтөлбөртөндөөс сургагдаад над төрүүлж ирсэн мө би. Самбужийн дэд гэдэг мө төрүүлж ирсэн би. Яг тэр атуунаас ирсэн. Тэгэхээр энэ урд зүг атуу сайн байлээ. Номин газ компани 2019 онд үүсэн байгуулагдсан бөгөөд Монголын анх дагч хагас автомат төхөөрөмж бүхий ахуйн болон аяллаа газ үйлдвэрлэлийг бий болгон Монгол орны эрсдэс цаг агаарт зохицсон бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн сацуу олон улсын жишгт нийцсэн Wanderer брендийг хөгжүүлж байгаагаараа онцлог юм. Хамгийн хэм дүнийг хэрэглэгчдэд санал болгон борлуулахаас гадна хоол, үйлчлэгээний салбарын хийн угсралт, холболт, чанарын өндөр түвшинд хурдан шуурхай гүйцэтгэж байна. Номин газ. Энэ ямар амар бүглэрч байна. Нөгөө ч одоо хүлээж байгаа бах та. Ушаана. Яаж л та. Юу балаараад байгаа юм чи одоо. Үгүй юу ч аа. Цаагур чи хүмүүс машин дотор хоол хийж хагаад яагаад болохгүй гэж. За. Тэстэй. Гэрийн караоке төхөөрөмжийг санал болгож байна. Авсаархан, хөнгөн, хэрэглэхэд хялбар бөгөөд хаанч ашиглахад тохиромжтой, зориултын хамгаалтын цүнхтэй дуунуудыг тогтмол шинжилдэг. Автомашинд холбож дуулах боломжтой. Гэрийн караоке. Гэрийн караоке. Зөвлөлтийн болон бүгд найрамдах Монгол ард улсын шинжлэх ухаанаар судлагдсан, батлагдсан Монгол хүний биед хамгийн тохиромжтой соёлын аршин, хандгайтай жанжуулан. Уламжлалт бадалгаад найдвартай. Хандгайтай жанживрэн соёлын аршин. Та өөрийн өдөр тутмын хэм маягта Монгол өв соёлыг шингээсэн дэгжин хувцас хайж байна уу? Тэгвэл язгуур бихий танд зөвлөлөө. Бид уламжлал, орчин үеийн загварыг хослуулсан чанартай, онцгой хийцтэй хувцсыг санд болгож байна. Өдөр тутамдаа өмсгөхөд эвтэйхэн, бэлгэнд өгөхөд үнцэнтэй, таны дүр төрхийг илүү дэгжин ялгаруулна. Та манай хуудасаар зочлон өөрт тохирсон загвараа сонгоорой. Хан уул дүүрэг King Tower 128, захиалга 93 13 68 88. Язгуур бихий таны өдөр тутмын дэгжин сонголт. Иран улсын Tej аяг тавг угаагч нь Монголд лабораторийн шинжилгээнд орсон Henkel Germany лицензтэй. Иран улсад үйлдвэрлэсэн сайн чанарын энэхүү аяг тавг угаагчныг бөөний үнээр борлуулж байна. Өөх тосыг гүн задлан, бактерийн эсрэг хамгаалах үйлчлэгээтэй, гарт харшилгүй, хурдан хөөсөрдөг, бага зарцуулттай. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэн Монгол малчны найдвартай сонголт чанар төмөр хийц. Бүх төрлийн малын гашаа, тэжээлийн онгоц, тарилгын хоолой, бэлчээрийн торон гашаа, үхрийн зогсоол бүгдийг нийт ороос. Яагаад сонгох вэ? 10 минутанд угсарна. Бат бөх зузаан төмөр, ажиж тээвэрлэхэд хэлбэр. Доод талаараа хург шиг гарахгүй. Хагас автомат, зис утсан гагнууртай. Жилийн 4 үлрэлт ашиглана. Хот дотор хүргэлт үнгүй.
орон нутагт унаан тавьж өгнө. Худалдан авалт бүр бэлэгтэй. Чанарын баталгаа олгоно. Захиалгын утас 8855 2445 8955 2445. Хаяг баруун талд малчны дэлгүүр, зүүн талд амгалан. Чанарыг эрхэмлэгч чанар төмөр хийц. Очир Dental Studio шүдний эмнэлэг нь олон жилийн туршлагатай мэрэгсэн эмч совлогч техникчдийн бүрэлдэхүүнтэйгээр шүдний бүх төрлийн үзлэг оншилгоо, эмчилгээ, согог заслын үйлчлэгийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр стандартын дагуу чанарын өндөр түвшинд түргэн шуурхай үзүүлж байна. Манай эмнэлгийн давуу тал нь химийн шүдний лабораторитой олон жилийн туршлагатай техникчид та бүхэнд үйлчилдэг юм. Бид тэтгэврийн хүмүүстэй халамжаар химийн шүд хийж үйлчлэхээс гадна мөн Hollywood Smile, авагдахгүй бүх төрлийн химийн шүд хийж үйлчилж байна. Хаяг төмөр зам 57 дугаар байр. Утас 98 10 63 63 99 26 50 90. Давхай аймгийн Цагаанчлал утасмын Дэлгэр багийн одоо залуу Бямжийн цэрэн содон мөдөг. За миний хувьд бол одоо нэг морилоо яг бүрэн ороогүй яг орох гээд ингээд орохынхоо зааг дээр байгаа. За хүүхдүүд бас хурдмаар уралдаад байгаа учраас за хүүхдээ дагаад ерөнхийдөө хурдмаар сонирхож эхэлж байгаа гэсэн үг. За тэгээ би бол одоо морноос өмнө бас бүх сур гэж жоохон тэр төлөв өвдгөөс мөл одоо 93 одоо морилоо орж байгаа. Тэгээ орохдоо наадмыг одоо бас хуруулгийн үг хийж байгаа хүн биш үү? Морилоо орохдоо бас нэг одоо Монгол тал руугаа уралдвал одоо зүүн тишээч бас Монгол магна энтер гэдэг яг цэвэр Монгол мороо уралддаг тийм жишг байдаг. За тийм ч бас манаас сум орнотыг бүсээрээ энэ цэвэр Монгол адуугаа хайжтай сумынхан бол мэдж байгаа юм чинь. За эдний энэ адуу цустай эдэмж байгаа юм чи тэрийг хасаад яг тэр цэвэр Монгол адуугаа сайхан уралдуулах дээр одоо уяаштай холбоогоор ч юм уу бүсийн хэмжээ ч юм уу сум орнотгаараа сайхан ярилцаад тэр тал руугаа жоохон жишг маягаар нэг сайхан уралдаан зохиогоод тэрэндээ жоохон ач холбогдлоо анхаарал ирэх юм бол бас Монгол адуугаа уралдуулах юм бол одоо тэрэн шиг сайхан юм хаана ах вэ? Ялангуяа хөдөөгийн одоо залуучууд төр цэвэр Монгол адууг одоо юм хот шиг хаанаас хинэн ямар адуу тавьж байгаа тийм мэддэхгүй тийм биш би нэг ааштай мэддэг одоо тийм хүмүүс бол хинэн ямар адуу хаанаас усан хинэн энэ аль адуу нь хиний унгаа адуу гэдэг мэддэм чи энэ бол хамгийн одоо бас цэвэр яг Монгол мороо уралдахад тохиромжтой юм болов уу гэж боддتي. Тийм ч бас тэр тал руу бас тэр Монгол магна гэдэг шиг одоо нэг жишг байдлаар нэг бүсээрээ ч юм уу эхлээ сумаараа нэг хийгээд тэрийг авс үргэлжлүүлээд бүс болгоод ингээд томруулах юм бол бас эргээд бас Монгол адуу сайхан уралдуулаад ирэх юм бол болох байхаа гэж бодож. Тэгээ түрүүн бас нэг ирлиз адууны одоо чанар одоо өхрөн дээр нөө автомобиль мууддаг шиг магадгүй ингээ ирлиж явахад бүр бас уралдааны одоо чанар даахгүй тийм болчих магадгүй учраас бас Монгол адуун байж их юм бол эргээд бас буцаад бүр илүү үнцэнтэй модонд орох ч юм уу. Бас тиймэрхүү байдал байх юм болов уу гэж бас энэ уяаш нарын бас ярианаас бодоо сууж чинь сурдал явна гэдэг. Ер нь бол одоо хэдэн жил одоо мөр гэж байна. За мөр яг бүр нэг сүйтэй уйсан байхгүй нэг 2 3 жил мөр тийжээж хамгийн анх уйсан өгшлэн. Дандаа би бол ерөөсөө тийм мэрлэз адуу байхгүй ерөнхийдөө унган ганц нэг үрээгээ тийжээж нэг уйж үзэж байгаа л. Одоо тэгээд тус нэг одоо морилоо ерөнхийдөө нэг энэ авраач юм эрг жилээс нэг яг зориглож орё гэж бодоол ингээд байж байгаа. Одоо анх удаа тоосон давах гэж байна уу? Тий ер нь бараг л тэгж хэлж бол. Ямар нас вэ? Мөрөөс сонгосноо? Мөр одоо яг нэг хязгаарлал үүрэ нэг байна. Гэтэ яг тижэл мүжэлд ороод байгаа инжлийнхаа хувьд бол яг эрг жилээс л яг нэг бүр зоригтой нэг ороод үзээлсэн боталтай байна. Тэгээ ганц нэг одоо эрг жил одоо бас нэг шинэ назраг бас тавьсан байгаа. Тэрнийхээ бас дааг сарванаас ганц нэг тижээж үзье гэж бодоол. Заримдаа ингээд нөгөө одоо нөгөө ирлиз тусдаа дуу яг цэвэр Монгол одоо тусдаа дуу гэдэг одоо хоёр болчиход байна шүү дээ одоо тий. Тэгээ чиний одоо яг өөрөө чинь залуу хүний хувьд одоо ингээд анзаархад заримдаа ингээд холдоод яваад байна тий. Ер нь бол энэ яг цэвэр монголоороо цэвэр ирлизээр бас ингээд уралдаад явдаг ч юм уу тий. Яг энэ дээр ер нь бол бас ямар байр суурьтай яг залуу сууяач байна. Энэ дээр яг одоо нь улсын баяр наадамдаа бол яг цэвэр монголоо уралдаад тэр тойруулах ч юм одоо тиймэрхүү байдлаар тэр цустай адуу удаага уралдаа явах юм бол бас болох боломжтой юм гэж боддог. Нэгэнт одоо хүмүүс адуугаа үржүүлээд эхэлсэн юм чинь одоо тэрийг бас үгүйсгээ шууд хорж болохгүй учраас яг цустай одоо тийм сонгоолгээд идэх тийм тойруулах маягаар юм уу арай өөр хэлбэрээр тустай уралдаад яг үндэсний улсын баяр наадамдаа бол яг цэвэр монгол адуу уралддаг. Нөгөөх нь бол яг
одоо бас өөр зорилгоор тэр тойруулга бизнес талаар чиглэлээр хөгжүүлэх явах юм бол энэ хоёр нь бас ялгаа заагтайгаа ингээд өөр өөрсдийнхөө хөгжөө явуучих боломжтой болов уу гэж бодож байна. Бас нэг юм зөв бодлого хэрэгтэй байна гэдэг. Гэхдээ энэ бол одоо мэдээж төрийн бодлого. Тийм төрөл зохицуулах нь шүү дээ. 1000 доороос тийм юм сэдээд одоо дээрээ хүрэхгүй учраас хэцүү. Тийм ч бас энэ нэвтрүүлгээр далимжуулаас тиймэрхүү бас боломж болцоог бас одоо энэ одоо Монголын морин спорт уяачтай холбоогоор дамжуулаад төр засагт хүргээд бас анхаарч ажиллах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Одоо төрийн сүлдэндээ залсан энэ Монгол адууга яг цэврээрнээс авч үлдэх тал дээр бас илүү одоо дөрвтэй арга хэмжээ авч ажиллахгүй бол бас одоо оройтчих гэдэг болов уу гэж бодоод байгаа. Төрийнхээ сүлдэнд одоо энэ Монгол адуу нэ өөрөө мөнхөрсөн тийм. Бид төрийнхээ сүлдийг ариун байлгахын тулд яах ёстой вэ? Монгол адууга ариун байлгах ёстой. Монгол адууны цус ариун байх. Тийм, цус ариун байх ёстой. Эх орон чадвар шүү дээ. Эх орон чадварны мань цус өөрөө эрлий зулаад ирвэл Монгол адууны ген алдагдаад ирээд гадны адууг бид сурчилсан монголчууд бол. Монголын тусгаар улс бол яахааргүй Монгол хүн, Монгол адуу энэ эх орон газар шорын салшгүй тулгын гурван чулуу холбоотой байдаг. Ийм эх оронч үзэлхэг бодолтой сайхан уяач нар бас Монголд маш олон байгаа. Тэгээ залуу бас уяачийн төлөөллийг би бас чиний энэ үгийг сонсоод бас ахын талархаж байна. Тэнгэр дэлгэцээ үзэн сууж байгаа өнцөг болгон уяачнаас хараад бас бахархаж байгаа болов уу гэж бодож байна. Манай уяачдын бас нэгэд олон жилийн хөдөлмөр зүтгэл бас ингээд бас яа байдаг те. Монгол адууг арчлах. За мэдээж одоо энд бол эрлийн задуу байж байна. За эрлийн задуу нь одоо яг уяа сойлгоо бас аваад тэр уяа сойлгонд явж байгаа Монгол уяач хүний тэр бодлого бас тэнд явж л байгаа. Монгол адууны бас юм бодлого явж байгаа. Гэхдээ энэ хоёрыг төрийн бодлогоос нь ёстой л нөгөө нэг төрийн сүлдэн мөнхөрсөн яах гэж Монгол адууг дээдлсэн хүн гүрний үеэсээ тэр хаадуудын Чингис хааны үед одоо ингээд Монгол адууны толгоор цогхоор цаазын ял авдаг жишээтэй байдаг. Хазар ногтын хүртэд айл болгоны хоомор ерөөсөө байдаг. Байрны айлууд ч гэсэн одоо зүгээр сайхан Монгол адууныхаа хазар ногтыг байнга одоо хоомроос авч явах тэр адууны хөл шингэсэн тэр цус хөлс одоо шингэсэн тэр одоо хазар ногтонд муу юм ортдог. Тийм одоо эдтэй юм уу шидтэй гэж хэлмээр юм сайхан. Энэ Монгол адууныхаа сайхан өв соёлыг тээж яваа Ахмад уяач нартай, залуу уяач нартай бас талархаж байна. За энэ сайхан орой мэндийн төлөвлөсөн ирсэн нийт баян бороо уяачтай холбооны тэргүүн ямсран болон аймаг сумын алдарт уяач нар залуу уяачид тэр ягбагч та бүхнийхээ энэ амар молон гайлтхан Садрын хамаан газрын хамт олонны нэрийн өмнөөс мэдлэгээ төвшүүлж байна. За өнөөдөр 2025 он хүртэлх аймаг хүсийн уралдаанд айрагдсан үзүүлэлтээр аймгийн аваргын аварга уяачийн болцол хангасан Жэн Нэмсэргийнхаа шагналыг гардуулах ёслолын үйл ажиллагааг эхэлж байгааг та бүхэндээ сануулъя. Ёслолын үйл ажиллагаанд аймгийн төлөөлөгч аймгийн одоо алдарт уяачийн шагналыг гардуулахаар хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд шари буу цэгмэт нарыгаа хорж байна. За баярлалаа. За энэ хүлээхэн орой мэндийг та бүхэндээ хүргэе. Дарган дуртай сайхан үлсчихэж байна уу. За өнөөдөр бас Цахаа аймгийн захирамж гарч энэ 2025 өнгөрсөн ногоо жилд морь жилийн энэ босгон дээр амжилтаараа бас улс аймаг бүс сумынхаа наадамд өнгөтэй сайхан оролдож аймгийн алдарт уяач цалны бомцлангсан Нэмсэргийнхаа бас энэ шагналыг хадуулахаар хүрэлцэн ирээд байна. Тэгээд энд бол бас сайхан гал уяаныхаа ирсэн байна. Сүүлийн үед бас энэ манай монголчууд бол мориндоо хайртай бас галаараа сайхан уяа болж ингэж явдаг болсон. Манай цагаан жил удсныхан бол үнэхээр сайхан бүх сайхан уяачд нэрсэн их сайхан байна. Тэгээд Цахаа аймгийн засгийн дарга болон эрдэнэ урлагийн дарга ер нь бол алдарт уяачдынхаа цал шагналыг бол бас улстай гардуулсан. Тэгээд бас Нэмсрэн маань бас ингэж өнөөдөр гэртээ энэ сайхан гал уяаныхаа хамт олонтой энэ сайхан нутгийн нугийнхантайгаа энэ сайхан шагналаа хүлээж авч байгаад амжилт хүсье. Цаашдынх нь
Морины бос цоцгоон маяг үргэлж явж явах Монгол улсын алдарт үе хажуулах сайхан ёроолыг өргөё. Ингээд батламжийг уншиж танилцуулъя. Соёлын үеийг тэгж хүндэт уяаны эзэн Жанчвын нэм сурамдана. Монгол түмний гайхамшиг хөв соёл болох хурдан мөр үеч уралдуулах арга ухааныг орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилттай хослуулан эзэмшиж адуун зургийн өдөр өгсөг сайжруулан үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасан болзол шалгуулыг хангасан тул аймгийн засаг даргын 2026 оны 39 дугаар захирамжаар аймгийн алдарт уяач цол олгоо. Завхан аймгийн эрдийн төлөөлөгчдийн хурлын дарга иш Мянган Завхан аймгийн засаг дарга гэ өнөр баяр гэжээ. За ингээд өнөөдөр Монгол сайхан морины босоо цагаан хямар тавгдын нээж энэ сайхан хотол түнээрээ зүгж аймгийн авраг алдарт үеч болсон баяр хүргэе. Ингээд гэр бүлийн хүнд Завхан аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын дарга болон аймгийн засаг даргын гарын бэлгийг гардуулъя. Тавгд аж ахуй сайн сайхан бүхнийг хүсэе. сайн сайхан өдөр нутаг орныхоо хүмүүсийг гэр орондоо өргөл саан нэртэй ороод аймгийн алдарт уяач гэмэхийн нэрхэн хүндтэй цалыг хөлдөж байгаа уяач Нэмсрэн болон дөөний гэр бүл дээрүүлэн сайн сайхан бүхнийг хүсье. Сумын эрдэнэ төлөөлөгчдөө болон сумын засаг даргын тамирын газраас төлөвлөжүүлье танд. Амгалан бөөний худалдааны төвн бүх төрлийн барааг бөөний үнээр нь зарж байна. Манайхаас нэг бараа авсан ч бөөний үнээр аваарай. Газан болон цахилгаан блийдэг угаалгын машин, эндүү, пэж, хөргөгч, хөлдөөгч, Монгол үндэсний хоол идээний цар, чихрийн тав гэх мэт маш олон төрлийн барааг нэг дороос маш хямд бөөний үнээр худалдан аваарай. Та бүхэн манайхыг өргөнөөр зорин үйлчлүүлээрэй. Манайхыг Ботаникаас цаашаа 500-аас 600 м Амгалангийн төмрийн бөөний худалдааны төвөөр зүүн эргээд цагдаагийн хотхны урд талд Амгалан бөөний худалдааны төв. Холбоо барих утас 99 84 34 19. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэнэ. Таны автомашины өнгө төрхийг илүү дэгжин, үн цэнтэй харагдуулж, жолоодлогын тав тухыг нэмэгдүүлэх чанартай тэн наалтыг санал болгож байна. Нарны хурц хэрэл халуунаас хамгаална. Зуны халуун өдрүүдэд салон хит халж, агааржуулагчийн ачаалал нэмэгддэг. Хар тэн нь нарны дулаан болон хит ягаан туяаг бууруулж, автомашины дотор орчныг илүү сэрүүн байлгахад туслана. Таны машины төгс сонголт. Холбогдох утас 99 тэг 2 32 31.
Манай компани нь 2016 онд байгуулагдсан барилгын хөөсөнцөр хавтан, сэндвич хавтан, полистирол бетон лего блок, полистирол бетон ханын хавтан, таацны болон шалны дулаалгын хавтан, дуу тусгаарлагч бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаалж байна. Бидний үйлдвэрлэж буй EPS хөөсөнцөр полистирол хавтан болон шоо сэндвич хавтан, полистирол бетон лего блок, полистирол бетон ханын хавтан нь олон улсын стандартад нийцсэн бөгөөд манай бүтээгдэхүүнүүд нь эмүүс, чулуун замаасаг, гүрүнд, эрдэс шингэнтэй тус үйлдвэрлэгдэх хүчин чадалтай. Easy House таны хамгийн зөв сонголт. Суйрлуулахад маш хялбар. За нэг манай сууц энд ингээд хөдөөний айл ингээд тавьсан байна. Ердөө 10-20 минутын дотор үгсэрч шууд ашиглах боломжтой. Хэмжээний өргөн сонголттой. Таны хэрэгцээнд тохируулан 3x3, 3x6, 6x6, дөрвөн удирдлийн шийдэл, халуун хүйтэн аль жуулралд ашиглах боломжтой, бат бөх хийцтэй, найдвартай бүтэцтэй. Олон зориулалтаар ашиглана. Амралтын сууц, ажлын байр, агуулга, түр байр, бизнесийн зориулалт гээд таны хэрэгцээнд бүрэн нийцсэн. Яагаад Easy House гэж? Цаг хэмнэн удаан барилга барих шаардлагагүй. Зардал хэмнэн илүү боломжийн шийдэл. Бид хөдөөрнүүдийн унаанд тавьж өгнө. Мөн очиод үгсэрч үйлчлэнэ. Таны амьдралыг илүү хялбар, илүү ухаалаг болгоно. Холбоо барих утас 88 70 ТГСТ3 91 тэг 88 22 85 85 85 51. Өглөө бүрийн эрч хүчийг энгийнээс эхлүүлээрэй. Цэвэр, чанартай, амттай эрч хүч будаа. Таны гэр бүлийн эрүүл сонголт. Тэжээллэг чанар бүрийг хадгалсан Монгол хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн. Зөөлөн ширхэг, төгс самт, хүүхддэж, томчууддаж таалагдана. Өдөр бүр эрч хүчээ нэмээ. Эрч хүч будаа. Эрүүл амьдралын эхлэл. Хөдөөрнүүдийн унаанд тавьж үйлчлэн. Холбогдох дугаар 95 99 34 29. За ингээд энэ хорон цугларсан та бүдийнхаа энэ үдшийн төмөн хамраа Монголонг эрен мэдчлээ. Баруун хөндөөгөр бараат тэрэнтэй байдаг. Холон 2 туурайтай, хумбан 4 туурайтай, хөөхөд ороо хөдөлгөд цайвар, унахад номхон, уралдахад хуралдан, дөрвөлжин ташаагараа дүүрэн жороолдог, дөмөн сайн адууны чин боён гიშг дэлгэр түгэ. Хадраг хүрхгүй үлчээртэй, харамж хүрхгүй зэхэндээ 100 ононы 100 зайны ялууж, мягтаршгүй 1000 төмөр урчин өсгий өлзөдөө сайхан өрөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлээ. Миний найзын уйсан болгоно түрүү мөгнөд урж, унсан болгоно усан дэлбэн жороо байж, уйсан болгоно түрүү мөгнөд урдлахын өлзөдөө сайхан өрөөлийг цолид үе хамт нэрнөөс өргөн дэвшүүлээ. За ингээд найздаа амьдралд нь жаргал эрүүлийг энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхний дээдэг хөсөн өрөөгөө нэгэн сайхан морны дооны офрыгаар айдооны мэнчилгээ өргөн барья.
Бүгдээрээ нөрөө мэндийг хүргье. Аймгийн алдарт уяаж авсан эрхэм ах Нямсрандээ баяр хүргээд бусдын нутагт хүчний өнөгээд дуугаар бичлээ. 명문도 보통 같으나 бурхандаа миний мөргөд залбирна бусдын утгад хүчин яхауна боянаним хүтний хүрээ Ejim tare, ejim tare, ne gidamadım da.